Бага тархины барьцлсан уншийн талаар лекцээ ярих гэж байна. Бага тархин нарийн хөдөлгөөний хяналтын төв болж өгөө. Энэ нь мэдрэхүүн олон сувгаас өөрөөр хэлбэл тэнцвэрийн бөмбөс, проприоцептив буюу биеийн байрлалын мэдрэхүйсгээс ирсэн мэдээллүүдийг хөдөлгөөний сэрлүүдтэй хамт боловсруулад тарих болон нугасны хөдөлгөөний бөмбөдийн үйл ажиллагааг зохицуулдаг үндсэн зохицуулагч юм. Анатомийн хувьд бага тархи нь хоёр тал бөмбөлөг болно. Тэдгээрийн дунд орших өвтөнцрөөс бол тогтож идэг. Бага тархи нь тархины багнан хэсэгтэй 3 хөлөөрөө холбогдож идэг, тийм ээ. Анатомийн зүсэлтээс үзвэл бага тархины бор гадар болон түүний гүнд байрлах цагаан бодис харагдах бөгөөд цагаан бодисын гүнд бага тархины гүнийн бөмбөд байрладаг байна. Бага тархины гадар ирж буй афферент импульсүүдийг нэгтгэн боловсруулах үүрэгтэй гүний бөмбөд гадраас мэдээлэл хүлээн авч бага тархинаас гарах эфрен ширхгүүдийн ихэнхийг нь дамжуулах үүрэгтэй. Үйл ажиллагааны хувьд бага тархийг 3 хэсэгт хуваана. Вестибуло церебеллум хувьсал хөгжлийн хувьд хамгийн эртний хэсэг бөгөөд голчлон тэнцвэрийн эрхтнээс мэдээллийг хүлээн авч тэнцвэрийг зохицуулах үүрэг гүйцэтгэв. Спино церебеллум нугаснаас ирэх проприоцептив мэдээллүүдийг боловсруулж зогсолт болон явалтыг хяндаг байна. Цереброцеребеллум хамгийн залуу хэсэг бөгөөд их тархины хөдөлгөөний бүстэй нэгт холбоотой ажиллана. Бүх төрлийн нарийн хөдөлгөөнийг тасралтгүй оновчтой гүйцэтгэх үүргийг хүлээдэг байна. Бага тархины гэмтэл эмгэг өөрчлөлтүүд нь эмнэлзэн хувьд хөдөлгөөн болон тэнцвэрийн алдагдлаар илэрнэ. Энэ саяхан яригдсан зүйлүүдийг дэлгэрэнгүй ярина. Бага тархины байрлал болон гадаад бүтц. Бага тархи нь гавлын арын хонхорт байрлана. Түүний тээд гадаргуу нь хатуу бүрхүүлийн майхан хэлбэрт нуглаас болох тенторум церебеллигээр хучигдах бөгөөд бага тархийг их тархинаас тусгаарлаж идэг байна. Бага тархины гадаргуу нь их тархинаас ялгаатай нь фолио буюу хэвтэй чиглэлтэй маш олон жижиг атриануудаас бүрдэх бөгөөд тэдгээр нь хоорондоо ховлуудаар тусгаарлагддаг байна. Писсурагаар. Хоёр хагас бөмбөлгийг холбож буй хэсгийг үтгэлбэртэй хэсгийг бол өвтөнцөр буюу вермс гэж нэрлэдэг. Бага тархийг доороос нь харвал бага тархины хөлнүүдийн хооронд орших 4-р ховдлын дээд хэсэг бол харагдана. 4-р ховдол нь дараах нүхнүүдээр хаалзан бүрхүүлийн доорх зайтай бол холбогдож идэг. Төвийн нүх буюу машандагийн нүх, хоёр хажуугийн нүх буюу лушкагийн нүх тийм. Промлушка. Бага тархины доод болон дунд хөлний сүүл буюу каудал хэсэгт плокулус хэмээх бүтц байх бөгөөд хоёр тал нь хоорондоо өвтөнцрийн нодулус хэмээх хэсгээр холбогдож нийлүүлээд плокула нодуларны лоб гэдэг бүтцийг үүсгэдэг. Анатомичид хуучин бол өвтөнцөр болон хагас бөмбөлгийн хэсгүүдэд олон тусдаа нэр өгч байсан ч өнөөдөр үйл ажиллагаа болон хувьсал хөгжлийн үүднээс ердөө 3 хуваадаг болсон байна. Нэгдүгээрт нь архицеребеллум. Бага тархины хувьд хамгийн эртний хэсэг бөгөөд тэнцвэрийн аппараттай холбоотой тэнцвэрийн бөмбөс мэдээллийг хүлээж авдаг тул вестибуло церебеллум гэж нэрлэдэг. Анатомийн хувьд энэ хэсэг бол полликула нодуларны лоб юм. Хоёрдугаарт нь палеоцеребеллум. Архицеребеллум дараа орох эртний бүтэц нугаснаас ирж байгаа мэдээллийг хүлээж авдаг тул спиноцеребеллум гэж нэрлэдэг. Өвтөнцрийн урд дэлбэнгийн зарим хэсэг болон доод дэлбэнгийн зарим бүтэц бол энд багтдаг байна. Ерөнхийдөө өвтөнцрийн ихэнх хэсэг болон өвтөнцрийн орчмыг паравермиан зон гэж нэрлэдэг бөгөөд энэ спиноцеребеллумын хэсэгт багтдаг байна. Неоцеребеллум хамгийн залуу бөгөөд хамгийн том хэсэг. Хөгжил нь их тархины томорсон процесс болон хүний босоо явах чадвартай нэгт холбоотой. Энэ нь бага тархины 2 хагас бөмбөлгөөс бүрдэх бөгөөд их тархины гадартай гүүрний бөөмүүдээр дамжин нэгт холбогдсон байдаг. Үүнийг цереброцеребеллум буюу понтоцеребеллум гэж нэрлэдэг байна. Дотоод бүтэц бага тархи нь
нийт жингийн ердөө 10%-ийг эзэлдэг боловч нийт нейронуудын 50%-ийг агуулдаг. Эдгээр нейронууд нь маш их атра ба бага тархины гадар болон хоёр тал бөмбөлийнх нь гүний дөрвөн бөмбөнд бол байрлаж байдаг юм байна. Бага тархины гадар нь бүтцийн хувьд 3 үе давхаргаас тогтно. За нэгдүгüүрт нь молекулярны layer. За хамгийн гадна талд байх үе голчлон мэдрэлийн эсийн сэртэнгүүд буюу мөхлөг эсийн аксонууд, пүркний эсийн дендритүүд бол байрлана. Мөн од хэлбэртэй стеллатед цell болно. Баскет цell бол байна. За хоёр дахь давхарга нь бол пүркний эсийн давхарга. За энэхүү нэмгэн давхаргад пүркний эсийн том их биеуд игнэж байрлана. Эдгээр эсийн салаалсан мод шиг дендритүүд нь молекулын давхарга руу бол дээшээгээ чиглэсэн байдаг байна. За пүркний эсийн аксонууд нь бага тархины гадраас гарчуд цорын ганц ширхгүүд юм аа. За тэд ихэвчлэн бага тархины гүний бөмбөд рүү очиж гамк хэмээх саадуулах бодисыг бол ялгаруулдаг байна. За 3 дахь давхар нь грануларны layer. Хамгийн дотор талын үе бөгөөд маш нэгт байрласан жижиг мөхлөг эсүүдээс бол бүрдэнэ. Эдгээр нь бага тархины нийт нейроны 95%-ийг бол эзэлдэг. Тэдний аксонууд нь молекул давхарга руу гарч зэрэгцээ ширхгүүд болон хувирч пүркний эстэй ойролцоогоор 200 мянган синапсыг бол үүсгэдэг юм байна. Мөхлөг эсүүд нь гультмат ялгаруулдаг бөгөөд бага тархины холтцлог давхарга дахь цорын ганц сэргээх үйлчилгээтэй эсүүд юм аа. За бага тархины афферент замууд бага тархины холтцлог давхаргалуу дараах эсгүүдээс бол мэдээлэл ирнэ. За энд бол нэгдүгüүрт нь тэнцвэрийн бөмбөс мэдээллээр нь өөрийн талын тэнцвэрийн мэдээллийг хүлээж аваад синапс холбоогүй ширхэг үүсгэдэг. За нугаснаас мэдээллийг хүлээж авна, өөрийн талын биеийн байрлалын мэдээллийг хүлээж авна гэсэн үг. Гүүрийн бөмбөс мэдээлэл авна, эсрэг талын их тархины гадраас мэдээллийг авдаг. Ойливын бөмбөс мэдээлэл авна, энэ нь эсрэг талын уртавтар тархинд байрлах ойливоос мэдээлэл авдаг байна. За тэгэхээр хоёр нь өөрийн талаасаа, хоёр нь эсрэг талаасаа ирдэг байна. За эдгээр ширхгүүд нь хоёр төрлийн ширхгүүдийг бол агуулж идэг. Нэгдүгüүрт нь Klimbin fibers буюу оливын бөмбөс зөвхөн ирж байгаа ширхгүүдийг хэлдэг байна. Пүркний эсийн дендритээр яг оронгой ус шиг орож авирдаг учраас авирагч ширхгүүд гэж нэрлэдэг байна. Дараагийн ширхгүүд бол Mossy fiber буюу хөвдөн ширхгүүд. Бусад бүх хэсгээс ирж байгаа ширхгүүдийг Mossy fiber гэж нэрлэдэг юм байна. Тэд эхлээд мөхлөг эсүүд дээр төгсөөд мөхлөг эсүүд нь цааш мэдээллийг пүркнийгийн эс рүү бол дамжуулдаг юм байна. Замгаах ухааны ач холбогдлын үед бага тархины мэдээлэл дамжуулах дийлэнх хэсэгт глутамат ашиглагддаг тул глутаматын эсрэг үйлчилгээтэй эмнүүд хэрэглэх нь бага тархины гэмтэлтэй өвчтнүүдийн байдлыг улам дордуулдаг байна. За бага тархины бөөмүүд церебеллярны нуклей. За бага тархи хэвтэд цэцлэлээр хагас бөмбөлөг тал бөмбөлөг бүрийн цагаан бодисын гүнд орших 4 хос бөөм бол агуулж идэг байна. Эдгээр бөөмүүд нь бага тархины холтцлогоос ирсэн мэдээллийг хүлээн авч цааш тархины бусад хэсгүүд рүү дамжуулах хаалга болдог байна. За нэгдүгüүрт нь фастикал нуклеус хамгийн дээд талд нь байрлана. Дөрөвдүгээр ховдлын дээвэр хэсэгт байрлана. За дараагийнх нь фастикал бөөмийг болвол дентатай энтриг болвол баруун талд нь байгаа тал бөмбөлгөөс харж байна. Тийм ээ. За дараагийнх нь болохоор фастикал бөөм болвол vestibular cerebellum буюу пүркнийгийн эсүүдээс мэдээллийг аваад тэнцвэрийн бөөмүүд рүү эсвэл эсрэг тал руугаа солбиж торлог байгууламж болон тэнцвэрийн бөмбөд рүү мэдээллийг буцааж илгээдэг байна. За дараагийн хоёр эс бол глобосе болон эмболиформ бөмбөд. За оройн бөмбөнөөс гадна талд байрлах хоёр жижиг бөмбөг бол хэлж байгаа юм. За эдгээр нь спиноцеребеллум буюу өтөнцөр болон өтөнцөр орчмын бүсийн холтцлог давхаргаас мэдээллийг аваад эсрэг талын улаан бөөм рүү бол мэдээлэл илгээж идэг ийм бөөмүүд юм байна. За сүүлийнх нь дентатай нуклеус буюу шүтлэг бөөм. За дентатай нуклеус зүүн тал бөмбөлгийн
одоо бөмбөлөгт бол харагдчихэв тийм ээ. За бага тархины бөөмүүдээс хамгийн том нь бөгөөд хагас бөмбөлгийн гүнд хамгийн гадна талд бол байрлаж идэг бөөм юм байна. За эдгээр нь цереброцеребеллум буюу бага тархины хагас бөмбөлгүүдийн холцлог давхаргаас мэдээллийг бол хүлээж авна. Өөрөөр хэлбэл гадраас мэдээллийг хүлээж аваад буцаагаад бага тархины дээд хөлөөр дамжин эсрэг талын улаан бөм болон таламус руу бол мэдээллийг илгээх нь. Таламус нь мэдээллийг цааш их тархины гадрын хөдөлгөөний бүсүүд болох Бродманы 4 болон 6 дугаар талбай руу дамжуулдаг ийм давхар эргэх холбоотой ажилладаг бөмбөд юм байна. За бага тархи мэдээллийг хэрхэн боловсруулдаг юм бэ гэхээр бага тархины доторх синапсын дамжуулалт нь маш эмгцэгцтэй нэгдмэл тогтолцооны дагуу явагдчихэдэг юм байна. За үүнийг дараах байдлаар схемлэн ярьж болно. За мэдээллийг хүлээж авах афферент инпут. За бага тархи руу орж ирж байгаа афферент замууд хоёр чиглэлд зэрэг мэдээлэл өгнө. Нэгдүгüүрт нь бага тархины холтцлог давхарга буюу гадарлуу. За энэ нь мэдээллийг наривчлан боловсруулах зорилгоор илгээгдэж байгаа. Харин гүний бөөмүүд рүү явж байгаа ширхгүүд бол коллатерал ширхгүүдээр дамжуулан анхдагч мэдээллийг шууд хүргэж байгаа ийм ширхэг юм байна. За тэгэхээр хоёр янзын ширхгээр мэдээлэл орж ирнэ гэсэн тийм ээ. Климбин файбер, мозе файбер. За климбин файбраас ирж байгаа ширхэг бол дан оливийн бөөмөөс ирж байгаа ширхгүүд гэсэн тийм ээ. Нөгөө бусад хэсгээс ирж байгаа мэдээллүүд нь мозе файбраар дамжиж ирэх нэ. За ингээ холцлог давхаргадах боловсруулалт бол явагдана. Холцлог давхарга маань өөрөө бага тархины гадрын 3 давхар давхарга бүхий эсүүдийг тогтдог тийм ээ. За энэ ирсэн мэдээлэл олон синапс дамжсан нийлмэл замаар боловсруулагдаж эцэст нь Пуркины эсүүд дээр нэгддэг буюу конвергенц болдог байна. За энэ зургаас яаж харагдаж байна уу гэхээр бага тархи руу ирж байгаа мэдээллүүд гранул цэллэр Пуркины дээр очиж гин, интернейроноор дамжиж очиж гин, шууд климбин файбраар Пуркины эс дээр бас очиж гин тийм ээ. За ингээд глутамат ялгарч байгаа нь сэрлийг идэвхжүүлж байна. габа ялгаруулж байгаа нь эсийг дарангуулж байна. За садуулах дохио буюу инхибиторны аутпут Пуркины эсүүд нь холцлог давхаргадах боловсруулалтынхаа үр дүнг бага тархины гүний бөөмүүд рүү явуулдаг. Пуркиныгийн эсээс габа саатуулах үйлчилгээтэй гээд ингээд зураад тэгээ явж байна тийм ээ. За ингээд энэ нь бага тархины гүний бөөмүүдийн идэвхийг хянах буюу засах үүрэг бол гүйцэтгэдэг юм байна. За ингээд энд нэгтгэгдсэн зүйлүүд бага тархинаас гүний бөөмүүдээр дамжиж гарна гэсэн тийм ээ. Хоёр тал төрлийн мэдээлэл авна. Анхдагч мэдээлэл буюу афферент замуудаас шууд ирсэн мэдээлэл байж болно. Мозе файбраар, климбин файбраар ирсэн байна тийм ээ. Модуляцлагдсан мэдээлэл буюу бага тархины их холцлог давхарга буюу гадраар дамжаад боловсруулагдсан мэдээлэл саатуулагдаад дэмжигдээд ингээд гүний венер гүнд байгаа бөөмүүдээр ороод ингээ гарч байгаа мэдээлэл бол байх нь байна тийм ээ. Эдгээрийг нэгтгэн боловсруулсны үндсэн дээр эцсийн үр дүн нь эфрен ширхгүүдээр дамжин бага тархины бай болох улаан бөөм, таламус, тэнцвэрийн бөөм, торлог байгууламж гэсэн хэсгүүд рүү гарах нэ. За дүгнэх юм бол бага тархины гүний бөөмүүд нь хөдөлгүүр болдог бол бага тархины холцлог давхарга нь тэрхүү хөдөлгүүрийн ажиллагааг маш нарийн тохируулж тоормос өгөх замаар хөдөлгөөний гивсэлтэй оновчтой болгохыг зохицуулдаг юм байна. За бага тархины мэдрэлийн тогтолцооны бусад хэсгүүдтэй холбогдох нь бага тархи орон зайн баримжаа авахд чухал ач холбогдолтой мэдрэхүүн бүх сувгуудаар буюу тэнцвэр, хүртхүү, проприоцептив буюу булчин үеийн мөчний мэдрэхүү, хараас сонсгол гэсэн бүх л сувгаас мэдээллийг хүлээж авдаг. Эдгээр мэдээллүүд нь бага тархины 3 хөлөөр дамжин ирж бага тархины гүний бөөмүүдээр дамжин бүх хөдөлгөөний бүсүүд рүү буцах тохиог бол илгээдэг. За бага тархины доод хөл inferior cerebellar peduncle голчлон
нугас болон урт давтар тархинаас ирж буй мэдээллийг дамжуулдаг, хүлээж авдаг. Афферент ширхэг нь спиноцеребеллярны арын зам буюу proprioception, олив баг тархины зам буюу Clembin fiber, тэнцвэрийн бөмбөс ирэх ширхэхгүйд байдаг бол эфферент нь оройн бөмбөс, тэнцвэрийн бөмбөс болон торлог байгууламж руу буцаж гардаг байна. За баг тархины дунд хөл хамгийн том нь бөгөөд зөвхөн ирж буй мэдээллийг хүлээж авдаг, гарах ширхэг байхгүй. Их тархины гадраас гүүрний бөөмүүдээр дамжин ирэх мэдээлэл буюу кортикопонтоцеребеллярны зам энэ хөлөөр орж ирдэг байна. Хөдөлгөөний талаарх мэдээллийг баг тархинд хүргэдэг. За дээд хөл тархины үндсэн эфферент зам, гарах зам гэсэн үг тийм ээ. За эфферент ширхэг мэдээж байгаа. Нугас баг тархины урд зам байгаа. Эфферент ширхэг бол шүдлэг бөөн болон бусад гүний бөөмүүдээс эсрэг талын улаан бөөн ба таламус руу очих зам гардаг. Энэ нь хөдөлгөөнийг засах, зохицуулах буцааж дохиог буцаж илгээдэг гэсэн үг юм аа. Тэгэхээр өмнөдөө баг тархи бол харьцуулагч төв гэсэн үг юм. Тэгэхээр дунд хөлөөр бид юу хийхээр төлөвлөж байна вэ гэсэн их тархины тушаалыг хүлээж авна. Доод хөлөөр бидний бие яг хаана байна вэ, юу хийж байна вэ гэсэн мэдрэхүй мэдээлэл орж ирнэ. Дээд хөлөөр төлөвлөгөө ба бодит байдлын зураг ингэж засмаар байна гэдэг тушаал гардаг гэж бараг ойлгож болно. За баг тархины доод хөл нь урт давтар тархийг баг тархитай холбонд голчлон биеийн тэнцвэр, байрлал, булчингийн тонустой холбоотой мэдээллийг бол дамжуулдаг. За афферент замууд бол үндсэндээ хэд хэдэн зам байна. Тэнцвэрийн мэдрэл болон бөөмөс ирэх ширхгүүд полликула нодулярны лоб болон пастикал бөөм рүү бол хүрэх нь байна. За дараагийнх нь олив баг тархины зам. Эсрэг талын олив бөөмөс ирж буй аксонууд байдаг бөгөөд баг тархины холтцлог давхарт анх авирагч ширхэг болж төгсдөг. Олив бөөм нь цереброцеребеллум руу, туслах оливын бөөмүүд нь вестибулоцеребеллум болон спиноцеребеллум руу мэдээлэл илгээнэ. Тэгэхээр баг тархины 3 хэсэг рүү гурван лун мэдээлэл илгээнэ гэсэн үг тийм ээ. За нугас баг тархины арын зам. Нугасны арын эвэрдэх Кларкийн бөөмөс эхлэн биеийн доод хэсэг болон их биеийн булчингийн эрүүл энтрээс ирэх проприоцептив мэдээллийг хөтөнцөр орчмын бүсэд дамжуулдаг. За дээд мөчний проприоцептив. За хүзүүний нугаснаас эхэлж урт давтар тархины аксессуар кунаты нуклеус дээр синапс үүсгэн. Энэ нь нугас баг тархины арын замтай хамт баг тархи руу ордог байна. За торлог байгууламжаас бас мэдээлэл ирэх нь. Торлог байгууламжаас ирэх зарим мэдээлэл энэ хөлөөр орж ирнэ. За эфферент замууд. Пастико бульбарны зам. Хамгийн том гарах зам оройн бөөмөс тэнцвэрийн бөөмөд рүү тохиолгоно. Энэ нь тэнцвэрийн мэдээллийг засах эргэх холбооны гол хэсэг бөгөөд үүгээр дамжуулан баг тархи нь нугасны хөдөлгөөний үйл ажиллагаанд бол нөлөөлдөг гэж үздэг байна. Бусад зам оройн бөөмөс торлог байгууламж руу болон шүдлэг бөөмөс оливын бөөм рүү очих ширхгүүд бол эндээс гардаг байна. Ач холбогдлын хувьд тархины доод хөл гэмтсэн үед ихэвчлэн тэнцвэр алдагдах буюу атакси, явалт тогтворгүй болохох, бие биеийн байрлалыг хянах чадваргүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. За баг тархины дунд хөл 3 хөлнөөс хамгийн том нь ба зөвхөн афферент ширхгүүдээс бүрддэг онцлогтой их тархины гадар болон баг тархины хоорондох мэдээллийг дамжуулах үндсэн зам юм аа. Понтоцеребеллярны зам гэсэн үг тийм ээ. Кортикопонтоцеребеллярны зам. Энэ зам нь дунд хөлний үндсэн хэсгийг бүрдүүлдэг бөгөөд дараах замаар явна. Гарал үүслийн хувьд бол их тархины бүх дэлбэнгээс гэхдээ духны дэлбэнгээс хамгийн их ширхэг нь гарч ирдэг. Энэ мэдээлэл гүүрний суурийн хэсэгт орших гүүрний базал понтин нуклей дээр бол ирж төгсдөг. За эндээсээ синапс үүсгээд шинэ аксонууд нь дунд шугамар эсрэг тал руу зөвлөг хийдэг байна. За тэгэд зөвлөг хийсэн ширхгүүд нь дунд хөлөөр дамжин баг тархины хагас тал бөмбөлөгт бол очиж төгсдөг байна. За моноамин эрг ширхгүүд нь гүүрийн бөөмөс эрх замууд бус мөн дараах ширхгүүд
одоо дамждаг бахны. Рафибомын ширхэгүүд моноамин нэрэг системд хамрах тархины багны рафибомноос эхэлсэн ширхэгүүд дунд хөлөөр дамжин бага тархинд хүрнэ. Эдгээр нь бага тархины нийт итвэхжил болон мэдээлэл боловсруулах явцыг зохицуулах үүрэгтэй. Бага тархины дунд хөлийг их тархинаас ирж байгаа хөдөлгөөний төлөвлөгөөг бага тархинд хүргэдэг орхон алга гэж ойлгож болно. Их тархи ямар нэгэн хөдөлгөөн хийх тушаалыг өгөхдөө тушаалынхаа хуулбарыг одоо дунд хөлөөр дамжуулан бага тархинд илгээж хянуулж гин гэсэн үг юм. Энэ ширхгүүд бага тархины нийт итвэхжил, мэдээлэл боловсруулах явцыг зохицуулах үүрэгтэй бөгөөд хөдөлгөөний хяналтаас гадна сэтгэл хөдлөл, анхаарал төвлөрөлттэй холбоотой мэдээллийг дамжуулдаг байна. За бага тархины дээд хөл нь бага тархины үндсэн эфрент гаралтын сувг бөгөөд боловсруулагдсан мэдээллийг тархины бусад хэсгүүд рүү хүргэх үүрэгтэй. За тэгэхээр ингэж ойлгох нь тийм ээ, доод хөлөөр одоо нугаснаас ирж байгаа ихэнх замууд орж ирээд мэдээллийг өгдөг афферент байдаг болвол дээд хөлөөр эргээд гардаг эфрент голлох нь тийм ээ. За эфрент замууд нь бага тархины гүний бөмбөс эхэлсэн ширхгүүд дараах 3 үндсэн чиглэлд болвол гардаг байна. Эсрэг талын таламус руу, ялангуяа хоёр талынх нь вентралны болон төвийн дунд бөмбөд рүү болвол явдаг байна. Эсрэг талын улаан бөмбөг рүү буюу ред нуклеус руу явна. За хөдөлгөөний хяналтын чухал төв болох нь торлог байгууламж руу явах нь булчингийн тооноос болон рефлексийг зохицуулахад оролцох нь. За таламус руу очих замууд ба зохицуулахын том цагирга шүтлэг бөмбөнөөс гарсан ширхгүүд дээд хөлөөр дамжин таламус дээр бол синапс үүсгэнэ. Эндээс мэдээлэл их тархины хөдөлгөөний болон хөдөлгөөний өмнөх бүсүүд рүү бол очдог байна. Их тархины гадар нь эргээд гүүрний бөмбөдөр дамжуулан бага тархи руу мэдээллийг илгээнэ. Ингэснээр их тархинаас гүүр тэгээд бага тархины гадар бага тархиныхаа гадараас шүтлэг бөмбөг рүүгээ тэгээд таламус руу их тархины гадар руу гүсэн зохицуулгын бүтэн цагиргыг бол үүсгдэг байна. Улаан бөмбөг болон гелимолрагийн гурвалжин өөр нэг зохицуулгын хэсэг гэсэн үг. За энэ хэлхээ улаан бөмбөс эхлээд централ тегментал трактаар явж оливын бөмбөг хүрнэ. Тэгээд оливоос бага тархи руу орно. Бага тархинасаа эргээд улаан бөмбөг гэсэн чиглэлттэй явна. За бага тархи нь улаан бөмбөг болон торлог байгууламжаар одоо дамжуулан нугасны хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулахад оролцдог байна. За афферент замууд гэхвэл одоо голчлон маш цөөхөн ширхгийг агуулна. За нугас бага тархины урд зам спиноцеребеллум төгсөөд булчингийн одоо эрүүл нэмсэр голжин шүрмсний эргэтэн болон үе мөчний хүлээ авахчудаас ирэх проприоцептив мэдээллийг бол дамжуулж болдог. Техто церебеллярны зам дээд болон доод товгороос харааны болон сонсголын мэдээллийг бага тархины өтөнцөрт бол хүргэж өгч болох нэ. За гэхдээ бага тархины дээд хөл нь засах тушаалын их тархи болон бусад одоо хөдөлгөөний төвүүд рүү дамжуулдаг үндсэн хэсэг гэж ойлгох хэрэгтэй. Бага тархины замуудын байршил ба зөвлөг. Бага тархины энийг онцлог шинж нь бага тархины хагас бүр биеийн өөрийн талын одоо хөдөлгөөнийг хариуцдаг. Баруун тал бөмбөлөг нь биеийн баруун талыг, зүүн тал бөмбөлөг нь биеийн зүүн талыг хариуцдаг гэсэн үг. Энэ нь их тархины биеийн эсрэг талыг хямдагтай харьцуулахад бол ялгаатай. Бага тархи инхүү өөрийнхөө талыг хямдахын тулд түүний мэдрэлийн ширхгүүд заримдаа 2 удаа зөвлөг хийдэг. За үүнийг 2 дахин солилцох систем буюу дабл кроссед синдром гэж нэрлэдэг. Систем гэж нэрлэдэг. Бага тархинаас гарчуу замууд хэрхэн эргээд өөрийн талын мөчдөд нөлөөлдгийг дараа 2 жишээнээс бол харж болно. Жишээ нь 2 зам тайлбарлах гэж гэсэн үг. За нэгдүгüүрт нь бага тархи улаан бөмбөг нугасны зам. За эхний зураг байна те cerebellar regulation circuit involving the ponty nuclei гэдэг. За энэ тохиолдолд яаж ийм нөхөр эхний зөвлөг болвол бага тархинаас гарсан ширхэгүүд cerebello-rubral tract тархины багны хэсэг рүү орохдоо дунд чугмаар эсрэг тал руугаа гарч байгаа нь бол харагдчихэв тийм ээ улаанаар. За хоёр дахь зөвлөг улаан бөөмөөс эхэлсэн аксонууд буюу rubrospinal зам параллель зөвлөг хэмээх хэсэг дахин дунд чугмаар эсрэг талдаа гарч байна. За corticospinal зам болвол явж байхдаа
Pontinoculi дээр ингээд зүрлэг хийж байгааг харж байна тийм ээ. Баруун талын баг тархины булчингуудыг хянах нь. За дараагийнх нь таалам ус дээр зүрлэг хийж байгаа зам харагдчихна. За энд бол эхний зүрлэг яаж хийгдэж байна вэ гэхээр баг тархинаас гарсан ширхгүүд эсрэг талын таалам ус руу очиж байна тийм ээ. За ингээд тэндээс их тархиныхаа гадар руу явж байна. За хоёр дахь зүрлэг яаж ийн вэ гэхээр их тархины гадраас гарсан хөдөлгөөний ширхгүүд буюу пирамид зам нугас руу орохын өмнө дахин эсрэг тал руугаа буюу анх гарсан тал руугаа зүрлэг хийгээ гараад ирж байна. За инхээр их тархины гэмтэл нь бол биеийн эсрэг талд илэрдэг, саажилтаар илэрдэг бол бага тархины гэмтэл нь биеийн тухайн талдаа хөдөлгөөний алдагдал тэнцвэргүүдлэр илэрнэ. Өөрөөр хэлэх юм бол бага тархи саадсан талдаа атакси үүснэ, синерги үүснэ. Тэрнээс биш саажилт үүсэхгүй. Харин их тархины тал бөмбөлөг гэмтсэн тохиолдолд түүний эсрэг талд саажилт үүснэ гэдгийг бүр нарийн ялгаах хэрэгтэй байх нэ. За бага тархины үйл ажиллагаа ба хам шинжүүд. Бага тархины үйл ажиллагааг зөв ойлгохын тулд дараах 3 үндсэн зарчмыг анхаарах хэрэгтэй. Нэгдүгürt нь энэ бол ухамсаргүй мэдрэхүүн. Бага тархин мэдрэхүүн маш олон мэдээллийг хүлээн авдаг боловч тэдгээр нь бидний ухамсарт мэдрэгддэггүй. Хоёрдугаарт нь саажилт үүсгдэггүй. Бага тархи хөдөлгөөнийг зохицуулдаг боловч түүний гэмтэл нь булчингийн саажилт үүсгэхгүй, харин хөдөлгөөний эвсэл алдагддаг. Гуравдугаарт нь энэ бол ерөөсөө хөдөлгөөний ой тогтоолтыг хариуцж байна. Бага тархи танин мэдхүүн буюу сэтгэхүүн үйл ажиллагаанд бараг оролцдоггүй ч хөдөлгөөний суралцах байдал болон хөдөлгөөний ой санамжинд маш чухал үүрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол дугуй унаах, давтагдсан нарийн хөдөлгөөндийг автоматар хийх. Үндсэн үүрэг бага тархи бол зохицуулгын төв. Тэнцвэрийг хадгалах, булчингийн тонусыг хянах үүрэгтэй. Бүх төрлийн хөдөлгөөнийг нарийн цаг хугацааны үед оновчтой, эвсэлтэй гүйцэтгэх нөхцөлийг бол бүрдүүлдэг. Энэ бүхэн бидний ухамсараас гадуур автоматар явагддаг гэдгийг л бид нар ойлгох ёстой. Бага тархины хам шинжүүд, церебелляр синдром. Бага тархины хэсэг бүр өөрөөр хэлэх юм бол вестибула церебеллярны, спиноцеребеллум, цереброцеребеллум өөрийн гэсэн өрмөц үүрэгтэй тул гэмтлийн үед илэрх шинжүүд нь өөр. Бодит амьдрал дээр эдгээр нь дандаа цэвэр дангаараа илэрдэггүй. Учир нь өвчин ихэвчлэн бага тархины хид дискийг зэрэг хамардаг, удаан явцтай эмгэхийн үед буюу жишээ нь хавдар зэрэг эмгэхийн үед тархины бусад хэсгүүд бага тархины үргийг нөхөн гүйцэтгэх боломжтой байдаг учраас шинж тэмдэг нь андуурагдах гэдэг. За хэрвээ гэмтэл нь зөвхөн бага тархины гадрыг бус харин гүний бөөмүүдийг хамарсан байх юм бол нөхөн сэргэх магадлал маш бага байдаг байна. За вестибула церебеллум гэдэг бол голчлон тэнцвэр алдагдаж нүдний жижиргээ үүсгэх нь байна. Спиноцеребеллум гэмтчих юм бол их бие болон хөлийн хөдөлгөөний эвсэл алдагдах, явахдаа тогтворгүй болох нь байна. Алхах тогтворгүй болох нь. Цереброцеребеллум гэмтэхээр гар хурууны нарийн хөдөлгөөнүүд оновчгүй болох, хэл яриа орооцолдох шинж илэрх нь байна. Өөрөлдөх юм бол вестибула церебеллум гэдэг чинь follicular nodulary lobe гэмтэх юм бол нүдэнд нистагм үүсч илэрх нь байна. Спиноцеребеллум буюу өтөнцрийн хэсэг гэмтэх юм бол алхалт явах тогтворгүй болох нь байна. Тал бөмбөлөг буюу бага тархины тал бөмбөлөг буюу цереброцеребеллум гэмтчих юм бол гар хурууны хөдөлгөөний эвсэл алдагдах нь байна. Хэл яриа орооцолдох нь байна. Вестибулоцеребеллум тэнцвэрийн аппаратаас толгойн байрлал болон хөдөлгөөний тухай мэдээллийг хүлээж авдаг. Гаралтын тухай нүд болон биеийн хөдөлгөөнд нөлөөлж ямар ч байрлал хөдөлгөөний үед тэнцвэрийг хадгалах нөхцөлийг бүрдүүлдэг. За синапс холбоо нь яах вэ гэхээр тэнцвэрийг хадгалахад дараах рефлексийн нумууд оролцсон. Тэнцвэрийн эрхтнээс ирсэн импульс шууд болон шууд бусаар вестибулоцеребеллярны холцлог гадарлуу тэндээсээ оройн бөөм рүү олоочдөг. Бага тархины холцлог нь мэдээллийг буцаагаад тэнцвэрийн бөөм болон торлог байгууламж руу илгээнэ. Тэндээс вестибула спинал, ретикула спинал болон MLF-ээр дамжин дотор тууш багцсан шүү дээ, тийм ээ. Нугасны хөдөлгөөн болон нүдний хөдөлгөөнийг бол хяндаг байх нь байна. Эдгээр рефлексийн номууд нь зогсоох, явах, нүдний байрлалыг тогтворжуулах, харааг нэг цэгт төвлөрүүлэх буюу фиксац хийх боломжийг олгодог байна. За тэгвэл вестибула церебеллум буюу
Follicular nodule-ны лоб гэмтэх, оройн бөөм гэмтэх үед өвчтөн дэлхийн татах хүчний орчинд баримжаагаа алдаж толгой хөдөлж явах үед хараа нэг цэг тогтож чадхаа болно. Тэнцвэрийн алдагдал үүснэ. Өвчтөн цэг зогсож болон алхаж чадахгүй болно. Өөрөөр хэлбэл астази, абази үүснэ. Алхаа нь хөлөө зайтай тавьсан тогтворгүй согтун хүн шиг харагддаг. Нэг шугамар алхаж чадахгүй. Энэхүү тогтворгүй байдал нь мэдрэхүүн дутагдлаас бус харин татах хүчний эсрэг булчингуудын зохицуулалт алдагдсанаас болж үүсэж байгаамаа. За нүдний хөдөлгөөний өвчлөл буюу нystagmus үүснэ. Нүдний хөдөлгөөний хянах чадвар алдагдсанаар дараах шинжүүд илэрнэ. Сакат хэлбэрийн дагах хөдөлгөөн хөдөлж буй зүйлийг харах үед нүд зөөлөн дагахын оронд өсөрч тасалтан хөдлөн гэсэн. Харцаар өдөөгдсөн нystagmus буюу газ эвокуд нystagmus үүснэ. За хараа нэг тал руу чиглүүлэхэд нүд чичирч эхэлнэ. Гэмтэлтэй тал руугаа харахад нystagmus илүү тодорч буцаад төв рүү харахад эсрэг чиглэл чичирч болно. Энийг rebound nystagmus гэж нэрлэдэг. Vestibulo-ocular рефлексийг саатуулж чадахгүй болно. Эрүүл хүн толгоогоо хөдлөхдөө хараагаа нэг цэгт тогтоож чаддаг болвол бага тархины гэмтэлтэй хүн үүнийг болвол чаддаггүй. Нүд нь толгойтой хамт хөдөлж идэг гэсэн үг. За бусад нийлмэл хөдөлгөөнүүд гэмтлийн үед опсоклоноос нүд бүх чиглэлд замбраагүй хурдан хөдлөх эсвэл нүдний жижиг нүр зэрэг шинжүүд илэрч болно. За спиноцеребеллум булчингийн тонусыг хянаж зогсох болон алхахад оролцдог антагонист булчингуудын үйл ажиллагааг зохицуулах ёстой. За гаралтын тохион татах хүчний эсрэг булчингуудад нөлөөлж хөдөлгөөнөөс үүдэлтэй хүчнүүдийг инерцийн хүчийг, төөс зүгт хүчийг хянах замаар хөдөлгөөнийг бол тогтворжуулах ёстой байна. Афрын чихрхгүүд нь нугаснаас ирэх арын ба урд талын спиноцеребеллярны зам, кониоцеребеллярны замаас мэдээллийг авах нь. За эфрен чихрхэг нь болохоор өтөнцөр орчмын бүс нь болохоор бөглөг бөөм болон бөмбөлөг бөөм рүү, өтөнцрийн холтслог давхарга нь болохоор оройн бөөм рүү мэдээллээ илгээнэ. Эдгээр бөөмүүдийн дохион дээд хөлөөр дамжин улаан бөөм болон торлог байгууламжинд хүрэх ба тэндээсээ rubrospinal зам, reticulospinal замаар дамжин нугасны хөдөлгөөний нейронуудыг очиж зохицуулах нь. Биеийн хагас бүрийг өөрийн талын бага тархины холтслог давхарга бол хариуцж идэг. За сүүлийн үеийн судалгаагаар энэ хэсгийн мэдрэлийн бүтцэн биеийн хэсгүүдийн нарийн зураглал гэхээсээ илүү patchwork буюу нөхөөс хэлбэртэй байдаг гэж үзэж байна. Харин их тархины гадар дээр бол яг топический тийм ээ. Энэ хэсэг дээр яг энэ хэсэг байна гэдэг бол бага тархинд энэ нь үгүй юм байна. За спиноцеребеллумын гэмтэл нь байрлалаас хамаарч өөр илэрнэ. Урд дэлбэн болон өтөнцрийн дээд хэсгийн гэмтэл нь явх атакси үүсгэн, абази үүсгэн. Харин доод хэсгийн гэмтэл нь зогсох атакси буюу астази үүсгэн. Энэ нь атаксигаас илүү хүнд хэлбэрээр илэрдэг юм байна. За тэгвэл урд болон өтөнцрийн дээд хэсгийн гэмтлийн үед юу үүсэх вэ гэхээр алхаа өвчлөгдөнө. Хөлөө хол зайтай тавиад тогтворгүй алхах бөгөөд гэмтэлтэй тал руугаа хазаадаг эсвэл унах амтлагтай. Ромбергийн сорил өвчтөн нүдэн аниа зогсоогоод өвчүүний хэсэгт ингээ зөөлөнд түлхэхэд 2-3 герцийн давтамжтайгаар урагш хоош савлж ганхдаг юм байна. Нарийн хөдөлгөөн алдагдана. Гэмтэл нь зөвхөн өтөнцрийн дээд хэсэгт хязгаарлагдмал байвал хуруу хамрын болон өсгөө өвдөгний сорилыг өвчтөн алдаагүй гүйцэтгэж болж чадна. Энээс хэтэрсэн байх юм бол гүйцэтгэх боломжгүй болно. За өтөнцрийн доод хэсгийн гэмтэл зогсох үед өвчтөн цэгт зогсох эсвэл суухад маш хүндрэлтэй болсон байна. Ромбергийн сорил нүдэн аниад зогсох үед тодорхой чиглэлгүйгээр алгуурхнаар урагш хоош савлаж ганхна. Ямар ч түлхэх шаардлага байхгүй байна. Церебралум нь мэдрэлийн импульсийг их тархины гадраас ялангуяа Бродманы 4 болон 6 дугаар талбайгаас гүний замаар дамжуулан шууд бусаар хүлээж авдаг. За их тархины гадраас ямар ч дур мэдэн хийх хөдөлгөөний тухай мэдээлэл бага тархинд бол эхэлж ирнэ. Ингэснээр бага тархи хөдөлгөөнийг засах дохиг, шүдлэг бөөм таламус холтцлогийн зам буюу дентата таламо кортиколны пэтвээр дамжуулан буцааж илгээдэг юм байна.
За шүтлэг бөөм нь улаан бөөм болон олив бөөмөр дамжин бага тархи руу буцаж ирдэг. Шүтлэг бөөм, улаан бөөм, олив бага тархины эргэх холбооны хэлхийг үүсгэдэг. Энэ нь мэдээлэл боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэв. Бүх чиглэлд хөдөлгөөнийг тасралтгүй бөгөөд оновчтой зохицуулах боломжийг олгодог. Нугаснаас ирж буй мэдээллээр дамжуулан хөдөлгөөний явцыг шууд хянаж алдааг засдаг. За өөрөөр хэлэх юм бол хөдөлгөөний компьютер гэсэн үг юм. Янз бүрийн төрлийн хөдөлгөөний загварууд бага тархинд компьютерт хадгалагдаж байгаа юм шиг хадгалагддаг. Үүний ачаар бид сурсан хүнд хөдөлгөөнүүдийг жишээ нь төгөлдөр хуур тоглох, бичих, бүжиглэх тийм ээ маш хялбархан автоматар гүйцэтгэдэг нь энэ бага тархины ач юм байна. За таны мэдхүүн үйл ажиллагаанд бараг оролцдоггүй гэж үздэг. Зөвхөн хөдөлгөөн бус мэдрэхүүн сэрлийг боловсруулах болон санах ойтой холбоотой мэдээлэлд гэхдээ оролцдог байна. За гэмтчих юм бол яах юм бэ? Мэдээж саажилт үүсэхгүй боловч дур мэдэн буюу санааны зоргоор хийх хөдөлгөөний гүйцэтгэлийг ноцтой алдагдуулдаг. Шинж тэмдэг нь үргэлж гэмтсэн талдаа гарч ирнэ. За дур мэдэн буюу санааны зоргоор хийх хөдөлгөөний алдагдал үүснэ. Мөчтийн хөдөлгөөн эвсэлгүй болж дараах шинжүүлэлт илэрнэ. Дисметрия болно. Хөдөлгөөнийг цагтан зогсоож чадахгүй болох. Хуруугаараа хамраа унахгүй давалж хатгах жишээ нь тийм ээ хуруу хамрын сорилын үед. За диссинерги болох. Булчингийн бүлгүүд хамтарч ажиллаж чадахгүй болно. Булчин бүр ажиллаж байгаа ч тэдний нэгдэл алдагдсанаар хөдөлгөөн нь ивэ хавгүй болно. Адидохокинез үүснэ. Энэ нь яах вэ гэхээр хурдан ээлжлэх хөдөлгөөнүүдийг жишээр гараа хурдан эргүүлэх зэргийг хийж чадахгүй хэмнэлгүй болно гэсэн. Интеншний тремор үүснэ. Хөдөлгөөн хийх үед ялангуяа хуруу байндаа ойртох тусам чичрэх давтамж ихсдэг байна. За дараагийн шинж бол ребаунд феномен үүснэ. Өвчтөн эмчийн гарны эсрэг хүчтэй дарж яхад эмч гараа гинт татхад өвчтөн өөрийн хөдөлгөөнийг зогсоож чадахгүй гар нь савна. За дараагийн шинж бол булчингийн тооноос буурна. Булчингийн идэвхэхгүй хөдөлгөөний эсэргүүцэл суларч рефлексүүд бол буурдаг байна. За дараагийн нэг шинж бол хэл ярианы өөрчлөлт бол үүснэ. Маш удаан, тасалтан, гуг үсэг бүрийг адилхан өргөлттэйгээр дуудаж робот шиг ярина. Энэ нь хэл ярианы булчингуудын хамтын ажиллагаа алдагдсныг бол харуулж байгаа. Тэгэхээр церебрocеребеллум бол нарийн зохицуулгын мастер төв юм аа. Үүний гэмтэл нь хүн өдөр тутмын нарийн үйлдэлүүдийг маш хүнд хийдэг болгоно. Хооллох, хувцлах гэх мэт. За бага тархины эмгэгүүдийн үед юу илэрх вэ? Ямар эмгэгүүд их хвчлэн тохиолдох вэ? За нэгдүгüүрт нь бага тархины цус хомсдол буюу ишмийн цус харуулт болж болно. Бага тархи нь 3 үндсэн артериэр бол тэжээгддэг тийм ээ. Айка, пайка, эси буюу superior cerebellar-ны артер. За ингээд эдгээр судас бөглөрөх эсвэл хагарах үед тухайн судасны цусан хангамжийн бүсэд хамрах бага тархины үйл ажиллагаа бол алдагдана. Цус харуултын үед шинж тэмдгүүд нь огцом илэрнэ тийм ээ. За дараагийн эмгэгүүд бол бага тархины хавдрууд байдаг байна. За зөвхөн нэг хэсгээр хязгаарлагдах нь ховор. Жишээ нь хоргүй хавдрууд дотроос пилоцитар астроцитома бага тархины дасан зохицох чадвар сайн тул хоргүй хавдрууд нэлээд томортол шинж тэмдэг илэрхгүй байдаг. Шинж тэмдэгэнд 90% нь шилэн үзүүгээр өвдөх, өглөө илгэн дээр дотор мухарч бөөлжих шинж илэрнэ. Аюултай тохиомд толгоогоо албатан хазаалгах нь бага тархины тонзил гавлын суурийн том нөхрөө чихэгдэж амь насанд аюултай байдалд хүрч байгааг бол илэрхийлдэг байна. За медула бластом энэ нь хүүхэд өсвөр насныханд тохиолдог хамгийн түгээмэл хортой хавдар юм. За дөрөвдүгээр хавдлын дээвэр хэсгээс эхэлж вестибуло церебеллумыг буюу өтөнцрийг гэмтээдэг. Эмнэлзүүд анхны шинж тэмдэг нь тэнцвэрийн алдагдал, тогтворгүй гангасан алхах үүсч эхэлдэг. Хавдар томорч хагас бөмбөлгүүдийг хамарч эхлэхэд атакси, дисметри, интеншний тремор бол нэмэгддэг. Хавдар тархи нугасны шингэний урсгалыг хааснаар гавлын дотоод даралт буюу тархины даралт ихсэх, гидроцефали үүсэх тийм шинж бол гардаг байна. За бусад хавдар астроцитома болон гемангиобластом
Эдгээр нь бага тархины хагас бөмбөлөгт байрлах хандлагатай тул мөчтийн атакси болон нүдэнд нистагм болол үүсдэг. За сонсолын мэдрэлийн хавдар тийм ээ акустик невроном 8 дугаар мэдрэлээс одоо сонсгол тэнцвэрийн мэдрэл эхэлж байгаа бөгөөд энэ нь одоо гүүр бага тархины одоо буланд байрлаж идэг тийм ээ. Тэгэхээр бага тархийг шахаж болвол гэмтэх үзэгдэл гардаг байх нь. За эхний одоо хоёр зураг болвол гавлын дотоод даралтыг ихсгэж гидроцефалийн үүсгэсэн хэлбэртэй хавдар харагдаж байгаа бол сүүлийнх болвол гүүр бага тархины буланд байгаа сонсголын мэдрэлийн хавдар харагдаж байна.